За би нэг ийм асуух гэсэн юм аа. Бизнес эрхлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдах үндэслэлгүй хуурамч мэдээлэл түгээх энэ ажиллагаа төрийн бодлого үйл ажиллагаанд хориглох зүйлээ гэсэн ийм заалт орж ирж байгаа. Эрүүгийн хуулийн 13-14-ийг бид нар чи хүчингүй болгоцсон шүү дээ. Ер нь бол одоо бизнес эрхлэгч байгууллагын ч одоо нэр хүндийг хуулиар бол хамгаалсан зүйл залт нэгч байхгүй. Тэгэхээр энэ бизнес эрхлэгчийн ажил хэргийн нэр хүндэд төр халдаж байгааг хэн тогтоож ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг бас ууг нь бол одоо тодорхой болгох ёстой гэсэн ийм одоо асуултыг би Тэнхмийн одоо ерөнхийлөгчөөр ажиллаж байсан энэ ажлын хэсгийн дарга нэг төвшнгөөс энэ асуултыг асууя. Хоёр дахь нь болохоор зөвшөөрлийн тухай хуулийг өнгөрсөн онд одоо намрын чуулганы сүүлийн өдөр 3 гишүүн хамтдаа өргөн бариад тэгээд бид нар одоо бас 2-3 сарын хугацаанд нэлээд ажиллаж тэгээд ер нь бол одоо бас эгүүлэн татаад засгийн газар энийгээ бас стандартын тухай хуультай хамт өргөн барьмаар байна гэдэг ийм асуудлыг дэвшүүлсэн. Тэгээд бизнесийн эрх чөлөөний тухай хууль гэж нүрээ хувиргаад ингээ орж ирсэн стандартын асуудал нь бол орхигдсон байгаа. За тухайн үед ажлын хэсгээр одоо асуудалтай гэж яригдчихсэн асуудлууд зарим одоо дагсан хуулиасаа бол хасагдсан байлээ. Мэдээллийн төвшөнд явуулах одоо нийтийн үйлчилгээний одоо энэ асуудлууд хасагдсан байлээ. Тэгэхээр мэдээллийн төвшөнд шууд одоо нээлттэй үйл ажиллагаагаа явуулна гэж ярьсан байгаа асуудлууд хэрхэн яаж шийдвэрлэгдэхээр байгаа вэ гэдгийг одоо бас ажлын хэсгийн зүгээс юм уу эсвэл одоо хууль санаачлагчаас асууя. Яагаад гэвэл олон нийтэд өгсөн одоо ойлголт мэдээлэл нь хин хүссэн юмаа одоо зүгээр л мэдэгдээл хийчиж болно гэсэн ийм одоо ойлголтыг өгсөн байгаа учраас энэ одоо хിവэрээ юу мэдээллийн төвшөнд юу хийж болох уу гэдэг энэ асуудлыг бол одоо бас ярих нь зүйтэй. Яагаад гэвэл хуулийг одоо бид нар бас эцэслэн батлагч гэдэг юм уу одоо дараагийн 7 хоногт бол шууд ингэ батлагдаад явах ийм асуудал байна. За 3 дахь асуудал нь юу юм бэ гэхлээр хуулиас давсан журам байж болохгүй гэд хуулиндаа оруулаагүй мөртлөөсөө наанан засгийн газар маш олон журмаа цуцалчихсан. Ингээд ямар ч зохицуулалтгүй салбарууд байгаа шүү. Тэгэхээр энэ хэрэглээсээ попралтоосоо салаад зохицуулах ёстой салбаруудаа журамлаарай. Тэгэхгүй бол одоо бас энэ хуулийн дагуу буцааж байгаа хуулийн төслүүд байгаа төр иргэнийхээ аюулгүй байдал болон одоо энэ нэг тэмдээ хитрхи эрх чөлөө олгож ийнэ гэсэн попрал биш харин төр бол энэ төрийн үйл ажиллагааг зохицуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ журмуудаа та нар өөрсдөө шуурхаа батлаарай. Тэгэхгүй бол одоо энэ зохицуулдаггүй салбарууд бас маш их байна шүү гэдгийг анхааруулan хэлье. За асуултанд хариултыг их төвшин гişүн. За их төвшин ажлын хэсгийн ахлагч хариулъя. За энэ нэр хүндэд бизнесийн нэр хүндэд бол халддаг жишээ бол ер нь бол нийтлэг болсон байгаа. Тэгээд тодорхой хугацаанд одоо санаатай санамсаргүй байдлаар аж ахуйн нэгжүүдийг бол одоо янз бүрийн байдлаар үйл ажиллагаанд нэр хүндэд нь алдар хүндэд нь халддаг ийм бол одоо нэлээд одоо жишээг болцсон. Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэгээд дээр нь бас сая үндсэн хуулийн цэцгийн шийдвэртэй холбоотойгоор яг энэтэй холбоотой бас заалт өөрчлөлт найруулж орж ирэх гэсэн боловч энэ заалтыг одоо оруулж ирээг байгаа. Гэхдээ бидний хүлээлт бол одоо бид нар одоо улсын хурлын гишүүдийн хувьд ч гэсэн энэ зүйл заалт бол бас тодорхой хэмжээнд зохицуулагдах ёстой гэж бодчоод энэ хууль заалтуудыг оруулж ирэх ёстой оруулж ирнэ гэсэн хүлээлт байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой зарчмын асуудлууд яг эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн дээр заагдсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль дээр заасан зарчмуудын хүрээнд хууль тогтоомжуудыг сайжруулах, өөрчлөх энэ одоо үнд суурьуд болж байгаа. Тэгэхээр энд нийцээгүй хуулиудыг энэ жил болгон тайлан гарч байгаа учраас энэ тайланг хилцүүлээд эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн хангаж байгаа энэ эрх чөлөөг энэ зарчмуудыг зөрчиж байгаа хууль тогтоомжийг яаж өөрчлөх талаар жил болгон хилцэх юм болцоо боломжууд гарч иж байгаа. Мэдээллээр чөлөөтэй эрхлэнэ гэдэг дээр зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтал бол
хуулиар хориглосон болон зөвшөөрлийн тухай хуулиар одоо зохицуулснаас бусад үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэнэ гэсэн ийм одоо хуулийн үзэл баримтал байгаа. Нөгөө талдаа энэ түрүүн бас ган хуй гишүүний ярьж ирсэн энэ орон нутаг дээр худалдаа үйлчлэгийн төрөл ангил худалдаа үйлчлэгийн эрхлэхэд тавигдах шаардлага гэдэг ийм зөвшөөрлийн маягтай энэ эрх олгосон засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн удирдлагын тухай хуулийн дээр ингээд орцсон байгаа. Тэгэхээр энийг энэ өөрчлөх одоо хэрэгцээ шаардлага энийг дагаж өөрчилж иж энэ одоо үйл ажиллагаанууд илүү цогц болж харагдан. Тэгэхээр энэтэй холбоотой өөрчлөлтийг бас өргөн байрах одоо шаардлагатай байгаа. Түрүүчийн хэлсэн төрийн хяналт шалгалт болон юутай холбоотой стандарт хэмжил зүйтэй холбоотой хуулиудтай хамт өргөн барьж өөрчлөлт цогц болно гэж бодож байгаа. Энэ олон журмууд одоо энэ хуулийн төсөл орж ирэхэд зөвшөөрлийн тухай хууль шинжилж сая орж ирэхэд ажлын хэсэг дээр өмнө бас ажлын хэсэг дээр ариун зээг гишүүн бас нэлээд олон чухал саналаануудыг хэлж ийсэн. Тэгээд энэ бүх журмуудаа захиргааны хэмжээний актуудыг бүгдээрээ цуцалсан байгаа. Энийг зөвхөн хуулиар тавигдах шаардлагуудыг одоо тогтооно гэдэг. Тэгээ энэ зүйл залтуудаа зөвшөөрөл олгогч байгууллагууд энэ зөвшөөрлийн тухай хуулийн дээрээ бүгдийг нь оруулж ирсэн байгаа. Тэгэхээр зарим нь бол бас тодорхойгүй зохицуулалт нь үзмжийн шинжтэй асуудлууд байсан учраас тухайлбал харилцаа холбооны зохицуулах хороотой холбоотой дөрвөн жишээлбэл хуулийг тодорхой хэмжээр үзмжээр энэ сонгон шалгуулалтад хандахын болцоо боломж байгаа учраас гээд энэ хуулийн төслүүдийг буцаасан байгаа. Мөн энэтэй За нэмж шадар сайд Жэнквэр хариулъя. За бизнесийн үйл ажиллагаанд дах төрийн дарамтыг арилгах нөгөө талдаа эдийн засаг төрийн оролцоог багасгах энэ том зорилт энэ хуулиудын цаана байгаа. За нэг удаагийн шинжтэй эрсдлийн төвшин багтаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг мэдэгдээд эхлэхийг 9 бүлэг 38 зүйлээс бүрдсэн нийт 338 зөвшөөрлөг мэдэгдэлээр явж байгаа. Энд бас нэг том өөрчлөлт саяхан бид нээсэн e-бизнес CGM гэж байгаа. Энэ системд бизнес эрхлэгч хаана юу хийхээ мэдэгдээд хүлээлгүйгээр шууд одоо бизнесийн үйл ажиллагааг нээх эрхийг нээж байгаа. 8 төрлийн 146 бизнес эхний ээлжинд e-бизнест ороод одоо альва тийм төрийн зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн байгаа. За тэгээд нийт одоо 251 тусгай зөвшөөрлөөс 233-ийн захин хэлбэрлөө бас оруулсан. E-бизнест л оруулсан байгаа. За явцсан хяналт шалгалтаар үйл ажиллагаа За гүйцэж хариулъя. Энэ явцсан хяналт шалгалтаар үйл ажиллагаанд хэвийн тохиолдолд зөвшөөрлийн хугацаа шууд одоо сунгадаг болж байгаа. Зөвшөөрлийн хугацаануудыг урсгаж байгаа. Тусгай зөвшөөрлийг 10-аас доошгүй жил, энгийн зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, мэдэгдлэр эрхлэх үйл ажиллагаа 3 жилээс дээшгүйгээд. За төрөөс олгож байгаа 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэх юм болцоог олгож байгаа. За ингээд эн чинь нийтдээ тусгай болон энгийн зөвшөөрөл авах тавигдах нөхцөл шаардлагын салбарын дагалдах хуулиудад зааж өгч байгаа. Зөвшөөрөл бол хуульчанд туснаа гэсэн үг. Тустай эрх зүйн акт гаргаад зохицуулдаг энэ байдал хязгаарлагдана. Зөвхөн салбарын дагалдах хуулиудад зөвшөөрөл нь хуульчлагдсан заагдана. Энэ дотор 83 дагалдах хуулийн өөрчлөлт яваа. За энэ бол үнэхээр эдийн засаг дах төрийн оролцоо бизнес үйл ажиллагаанд дах төрийн дарамтыг нэлээд эрс цөөлсөн юм ажил болно. Тэгэхээр бүгд тэр e-бизнес CGM-ийг одоо өргөн ашиглаарай. Ажиллаад эхэлсэн байгаа. За Жудгийн Баярмаа гишүүн асуултсан.